Манай хүүхд хамгааллын зардлаас, хүүхдийн зардлаас бас хасагтайг баяртай байна. За хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа манай ундрам гишүүн, одон туяа гишүүн бид бас хамтраад энэ хүүхд хамгааллын тухай хуулийг манай Эдрот гишүүн ажлын хэсгийг ахлаад батлуулж исэн. Түүний үр дүн түрүү Абубакр сайд бас хэлж байна. 833 хүүхд хамгааллын нийгмийн ажилтан сум болгон хороо олгонд бас ажилтдаг болсон. Хүүхд хамгаалал хөгжлийн зардал 8 тэрбумаас 21 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж. За ингээд ямар ч хэмнэлт болсон үүнтэй бити одоо ноцолдоорой. Энэ бол тийм их мөнгө биш ээ. Тэр арь ширний урамшил жилдээ 23 4 тэрбум төгрөг байлаа. Малын асуудал хариуцсан хүн сум болгон 5 хүн байгаа. Тэгэхээр энэ үнэтэй бити та бүхэн маань хэмнэлт гаргах гэж оролдоорой гэж нэгдүгээр төсгсөн. За хоёрдугаар тусгаалan би нэг ганц хоёр төсөл хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас асуух гэсэн. За энэ дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байргаад Улаанбаатар хан уул дүүргийн 2013 онд эхэлсэн 26 онд дуусна гэж. Энэ 15 төгрөгийн анхны төсөв төртөгтэй байсан одоо 75 тэрбум төгрөг болсон гэж. Үндэсний аудитын газар одоо энэ хэн хариулах ёстой вэ? Яахаараа ингээд зарим барилга байгууламжийн төсөв нь 5 дахин нэмэгдээд явдаг юм бэ? Цаг хугацаанд энэ дээр бас нэлээд гарсан юм шиг байна. За нэгдүгээрт хоёрдугаарт энэ татврын хэлтсийн барилга гэдэг Улаанбаатар хотод гээд 20 оноос 25 онд хэрэгжиж дуусахаар шууд 15.9 тэрбум төгрөг гэж тавьчихсан. За төдийгөөс үдээ болт энэ төсөл хөтөлбөр яваагүй юм шиг байна. Тэгээд яагаад энэ жил шууд ерөөсөө эхлээгүй юм аа? Энэ жил шууд дуусгана гэж үзэж байгаа юм шиг нь үлдсэн хагас жилийн хугацаанд. За ер нь одоо ингээд хэмсэн зардлуудыг харахад үнэндээ өмнөх одоо 25 оныхаа төсвийг батлуулахад ялангуяа түрүү Мантхай гишүүн бас хэлжсэн. Урд хожууд байгаагүй тоног төхөөрөмжийн худалдаа авалт хийсэн шүү гэд. Тэр дүнгээ тэр чигээр нь ерөөсө 25 онд бүх худалдаа авалтыг тоног төхөөрөмжийн худалдаа авалтыг хийнэ гэж тавьсан юмсан. За ингээ худалдаа авалтуудаа нэгдүгürt хийж амжихаа байсан юм шиг байна. Тэгээд санхүүжих дүнгийн арай багаар тавил 20 тэрбумын худалдаа авалт хийнэ гэсэн байсан бол нэг 10 тэрбумыг энэ жил тавиад үлдсэн нь тэгэхээр эх оны төсөв дээр тавигдана л гэсэн үг. За энэ бол нэг олон төсөл хөтөлбөрүүдийг хасгаасаа илүүтэйгээр санхүүжих дүнгийн хойш нь 26 руу тавьсан асуудал энэ бол 26-ны төсвүүдээр ачаал болж орж ирнэ л гэсэн үг. Тэгээ энэ бүгд дээр та бүхэн маань бас нэг анхаараарай. За ерөнхий сайд бас одоо эх жил боловсролын жил болгоно гэдэг маань нэгдүгürt бас хэвээрээ байгаа юу. Тэгвэл одоо түүнийг урдж та бүхэн маань энэ оны төсвүүдээр энүүнийхээ бэлтгэлийг хангах ер нь ямар гол ажлуудыг бас хийж байгаа юм бэ гэдгийг бас Наранбаяр сайдаас бас асуух гэсэн юм аа. За би бол энэ төсвөөс 500 орчим тэрбум төгрөг хэмнэгдлээ. Энэ бол одоо хайрын эдийн засгт орохсон мөнгөө гэдэгтэй санал бол нэгтгэхгүй хамаа эсэргээрээ. Улсын төсөв ерөөсөө эдийн засгийг голт хийжээд их усэр байх юм бол бид нар алдаатай ажиллаж байна гэсэн. Хэрвээ 500 тэрбум төгрөгөөр одоо нэг бизнесийн зээл банкнаас 23 4% гарч ах шиг байна. Хэрвээ 13% төрөөс данаа гэх юм бол бид нар хөнгөлөлттэй зээл 3.8 их 80 орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг бид нар гаргах боломж олцоо бий болох гэсэн. Магадгүй нь бол бизнесийн салбарт эсэргээрээ эдийн засгийг нөгөө хувийн хвшлэр одоо илүү сайн төрж одоо дэмжихийн бодлого бол яг эсэргээр яг ингэж явах хэрэгтэй байсан юм шүү гэдэг нэг ийм хэдэн саналыг хэлэх гэсэн. За тэгэхээр тэрний төсөл хөтөлбөртэй холбоотой асуултуудыг хэн хариулах вэ? За 4 номер ажлын хэсгийн микрофон. Булган туяа гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлагч жаргал шүүхийн эрхээ зүйлийн дүүргүүдийн нэгдсэн одоо цогцлборын хувьд бол 2013 онд анх 15 тэрбумаар төсөвт тусгагдж байсан. Тухайн үедээ бол 4 тэрбумын санхүүжилт аваад энэ төсөл 3-4 жил зарцсан. За 23 оны төсөв батлагдахад улсын хурлын тогтоолоор өртөг нэмэгдсэн барилгууд дээр үндэсний аудитын газрын дүгнэлт гарууд шийдвэрлэх юм их хурлын тогтоол батлагдсан. Үүний дагуу үндэсний аудитын газраас дахиж хийсэн магадлалыг дахин хянаад 24 оны төсөв батлагдахад 75 тэрбумаар тусгагдсан. 25 оны төсөв, 25 оны тодгол дээр ямар нэгэн өртөгдөр өөрчлөлт ороогүй. За татврын барилгын хувьд бол 2020 онд анх 3 аймаг Улаанбаатар хотын 2 дүүрэгт татврын барилгууд барихаар тусгагдсан. За ингээд ашиглалтанд орсон төслүүдийг бид нэр байршлуудын хувьд хасаад одоо ганцхан Чингэлтэй Сүхбаатар дүүргийн татврын хувьд мөн 24 оны төсөв батлагдахад аудитын дүгнэлт болон магадлалын ерхий дүгнэлтээр өртгөн нэмэгдсэн санхүүжилтийн үлдэгдэл 1 тэрбум нь энэ онд өгөгдөөд дуусна. За
хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд хуулийн хавсралт өртгийн хувьд бид нар өнгөрсөн оноос илүү нөгөө төсөв төртгийн өөрчлөлтийг харуулахаар 3 баган тавьдаг болсон байгаа. Анхны гэдэг бол тэр төсөл анх хууль дээр батлагдаж эрхлэхэд хэдэн өртөгтэй байсан. Сүүлийн гэдэг нь 2025 оны төсөв батлагдаад хэд байсан. 25 оны гэдэг баг нь бол тодглоор хэд болж байгаа. Тэгэхээр сүүлийн болон 25 оныг харьцуулахад бүгд буурсан буюу тендерийн эмнэлтийг бид нар хассан, нэмэгдсэн одоо төсөв төртгийн нэмэгдэл нэг ч төсөл дээр байхгүй байгаа. За бас нэг асуултыг тодруулъя. Бусдаар гүйцэтгүүлэх ажил гэж сая 25 оны төсөв батлагдахад хамгийн их гишүүдийн ярьсан асуудал. За энэ бол ингээд 1.9 орчим их найт төгрөг бид нар сая бараг 2 их найт төгрөг 25 оны төсвөөр баталсан. За эндээс бол ерөөсө хэмнэх юм байхгүй гэдээсээ одоо бол нэг 534 орчим тэрүүн төгрөгөөр хэмжиж байгаа юм байна. Тэгээ уг нь одоо энүүнийг ингээ эхнээс нь ороод ирсэн байсан бол энэ олон төсөл төлбөрүүд одоо нэгэн тендерийн зарлагтаад гэрээнд байгуулагдсан учраас хувийн хвшлийг бид нар хохироож болохгүй. Тэгээ одоо ингээд бас одоо хэмнэлт гаргаад явж байгаа юм байна. За одоо нэг ийм хэдэн саналуудыг л хэлээ да. За боловсролын сайд. Баярлалаа. Тэгэхээр боловсролыг дэмжих хичээл бол хэвээр байгаа. Энэ бол одоо эрх хичээлээс хэрэгжих ёстой. Монгол Улсын ерөнхий сайд бас эрх хичээлд бол 1 мега төсөл нь бол хүний хөгжлийн ийм төсөл байх болно гэж ийм байр суурь илэрхийлж байгаа. Ер нь бол засгийн газарт бид тогтоол оруулахаар бэлдэж байна. Энэ боловсролыг дэмжих хичээлийн ажлын төлөвлөгөө ерөнхий одоо хүрээг тогтоох зорилготой ажлын хэсгийг бол улсын хурлын гишүүдийг оролцуулаад ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Дотроо дэд 2 ажлын хэсэгтээ нэг нь боловсролын хүртээмж, нэг нь боловсролын чанарын асуудлыг ингэж үзсэн. За энэний одоо ерөнхий өмнө дүгнэлт нь бол бэлэн болоод одоо засгийн газарт танилцуулахад бэлэн болж байгаа. За улсын жилийн хөгжлийн төлөвлөгөөнд бол нийтдээ 45 сургууль, 45 цэцэрлэг, 17 дотуур байр, багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлогыг тусгацсан байгаа. Ер нь бол цаашдаа бид бас энэ төсвийн хязгаарыг 565 тэрбум төгрөг гэж. За би нэмж тодруулъя. Тэгэхээр та хариулж арай. Тэгээрээ. За тэгэхээр боловсролын сайдаас саяныхаа одоо асуудлыг та нэмээд тайлбарлаж арай. За 26-ны төсвийн хүрээг саяхан бид нар бас ингээд баталсан. Одоо бас дагаад төсвийн хүрээнд дээр өөрчлөлт орж байгаатай учраас зарим нэг өөрчлөлтөг оруулаад баталнаа. За тэгээ 26-ны төсвтөр та бүгдээс хүсгэд сая манай их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гол бас хэлсэн санаа нь зарим аймагуд үнэхээр муу төсвийн хөрөнгө оруулалттай байна шүү. Сүүлийн 15 жил тасралтгүй муу хөрөнгө оруулалттай. Тэгээ эдгээр аймагуд ядуурлж ихтэй, ажилгүйдэлж ихтэй, хүн ам нь үргэлж одоо аймаг орон нутгаас дайцсан. Баруун аймгаас ихэд манай Говь Алтай аймаг хамгийн их муу хөрөнгө оруулалттай, хамгийн их өндөр ядуурлалтай. Говийн бүсээс Булган, Ханган бүсээс Төвийн бүсээс Булган аймаг хамгийн бага хөрөнгө оруулалттай, хамгийн их ядуурлалтай. Говийн бүсээс Говьсонбөр аймаг хамгийн их бага хөрөнгө оруулалттай, хамгийн их ядуурлалтай. Зүүн аймгаас Дорнод аймаг хамгийн бага хөрөнгө оруулалттай, хамгийн их ядуурлалын түвшинтэй. Тэгэхээр энэ ингээ харилцан уялдаатай байгаа дээр та бүхэн маань анхаарад энэ хөрөнгө оруулалтуудыг төрийн нийтлэг үйлчлэгийг дээрээс нэмээд аймаг орон нутгийн хөгжлийг дэмжихдээ ажиллаараа энэ хөрөнгө оруулалтыг татвал ганцхан улсын хурлын гишүүдийн бас хөөцөлгөөгөр хийгддэг ажил ерөөсөө байхасгүй эдийн засаг хөгжлийн яам ингэх гэж уг нь байгуулагдсан гэдэг ийм хэдэн саналыг хэлэх гэсэн юм аа. Энэ нэг хуралд даргалж байгаа юм чи хэцүү юм биш үү. За ихийн Наранбаяр сайд нэмээ хариулж идэх үү. За тэгэхээр бид ийм төсвийн хязгаараа тэгээ батлуулсан байгаа. Тэгэхээр энэ дээр нэмэх нь 2030 он гэхэд даруй 88 мянгаар нэмэгдэх нь хүүхдийн ачааллыг ерөнхий боловсролын дээрээ энийг одоо шингээхийн тулд бидэнд бас шинэ хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Энийг нийтдээ бол 729 тэрбум төгрөг эхний ээлжийн шаардлагатай гэж бид үзсэн. Тэгэхээр бид бол одоо энийг биелүүлэхийн тулд бас энэ төсвөөр нэмэхийн гадны зээл тусламжийг ялангуяа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг энэ одоо донор байгууллагууд олон улсын санхүүгийн инструментаас бид бас хөрөнгө оруулалт татах юм боломжийг судалж байгаа. За энэ хүрээндээ нэг 100 сая долларыг бол нэмж бас энэ хэрвээ зээлж хэрхийг өгөх юм бол боломжтой гэсэн ийм зүйл яригдж байгаа. Баярлалаа. За улсын хурлын гишүүн Жигждийн Батчаргал.